Та хүүхэлдээнд дуртай юу? Гэртээ байх тэр хөөрхөн хүүхэлдээнүүд шөнө дунд амьдардаг гэж төсөөлөд үзтээ. Гэхдээ Оросын Новгород хотод нэгэн эр үүнийг төсөөлөл биш, бодит байдал болгосон юм. 2011 онд цагдаа нар Анатолий Москвины гэрт нэвтрэхдээ дэлхийг цочирдуулсан аимшигт нэгтийг хийсэн. Тэнд 29 амьд хүүхэлдэй байсан. Гэвч тэдгээр нь хунцар биш, харин жинхэнэ охидын цогцос байв. Өнөөдөр бид 13 хэл мэддэг сууд эрдэмтэн хэрхэн аимшигт хүүхэлдэй цуглуулагч болсон түүхийг өгүүлнэ. Анатолий Москвин бол зүгээр нэг хэрэгтэн байсангүй. Тэр бол өндөр боловсралтай түүхч, олон хэлний орчуулагч, оршуулгын газар судлаач байлаа. Гэвч түүний энэ мэдэл нь харанхуй зорилго руу чиглэж байв. Тэрээр шөнө бүр оршуулгын газруудаар явж 700 гаруй боршийг судалсан байдаг. Түүний хэлснээр 13 настай байхдаа оршуулга дээр нэгэн охины цогцыг үнсгээс өөр аргагүй болсон тэр мөч түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэдэг. Москвины гэр бол жинхэнэ хар дарсан зүүд байлаа. Тэрээр 3-аас 15 насны охидын боршийг ухаж цогцыг нь гэртээ авчирдаг байв. Гэхдээ тэр тэднийг зүгээр нэг хадгалсангүй. Тэр цогцуудыг занд нь шуулж, дотор нь даавуу чихэж, нүүрэнд нь лааны тосон баг зүүлгэж, хамгийн гоёмсог хувцснуудыг өмсгдөг байжээ. Тэр ч байтугай зарим хүүхэлдээнүүдийн цээжинд хөгжим тоглуулагч суулгаж тэднийг дуурдаг болгосон юм. Тэр тэдэнтэй ярилцаж, төрсөн өдрийг нь тэмдэглэж, хамтдаа хүүхэлдэйн кино үздэг байлаа. Энэ бүхэн хэрхэн илэрсэн бэ? Түүний эцэг эх аяллаас ирээд гэрт нь байгаа юр бусын хүүхэлдээнүүдийг харснаар цагдаа дуудсан юм. Шүүх хурал дээр Москвин өөрийгөө буруутгаагүй. Тэрээр би тэднийг ганцаардахаас нь аварсан. Би шинжлэх ухаан хөгжихийг хүлээж байсан. Тэднийг дахин амьлуулахыг хүссэн гэж зүтгэж байв. Шүүхээс түүнийг шизофрени өвчтэй гэж онширч сэтгцийн эмнэлэгт арбатан хэвтүүлсэн. Өнөөдөр Москвын сэтгцийн эмнэлэгт хэвээр байгаа. Гэхдээ түүний хийсэн үйлдэл хохирогчдын ар гэрийнхний сэтгэл хизээж арилгааргүй сориг үлдээсэн. Боловсрал, мэдлэг гэдэг зөв чиглэлд ашиглахгүй бол ямар аимшигтай зэвсэг болж болдгийг энэ түүх бидэнд сануулж байна. Та юу гэж бодож байна вэ? Тэр үнэхээр өвчтэй хүн үү? Эсвэл зүгээр л мангас уу? Сэтгэлдэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.